Hey guys, Батшаа байна. Өнөөдөр би та бүхэн яг одоо Redux гэдэг зүйлийн Redux-ыг одоо эхнээс нь хийж үзүүлэх гэж байна. Гэхдээ би яг бүрэн хийж үзүүлэхээс энэ тал дээр бол амлаж чадахгүй. Энэ дээр ерөнхийдөө бол Redux гэдэг зүйлийн талаар би ойлголттой болсон. Хамгийн анх би нэг 2 жилийн өмнө Никабандч бас баруун Монголдас Никабандч би JavaScript зааж исэн. Одоо нэрийн хэлийг яг хавж чадчихин. Тэгээд бүрэн заавсуудад би орхивцсан. Тэнд очиж харж байхад Redux гэдэг зүйлийн талаар надад суулжсэн. Тэгэхэд над үнэхээр жоо сонин санагдсан Redux гэдэг. Анх би тэнд очиод яг энэ Redux гэдэг зүйлийн талаар бол сайн ойлгоогүй, энэ яг юу юм. Тэгээд дараа нь би энэ талаар судалж үзсэн. Маш энгийн зүйл байсан. Facebook-ээр ч гэсэн бас энэ сонсчихсан. Redux гэдэг зүйлийн талаар илж өгөөч. Redux гэж юу вэ? Гэхдээ энэ Redux гэдэг зүйл бол reducer гэж яриадсэн. Тэгээ тэрний бас толгойг аягүй өрөөлөдсөн. Reduce гэдэг JavaScript function байгаа. Яг одоо би ингэж хэлээ. Dup хангалттай үсгийн фонт нь том харагдаж байгаа хаа гэж надад чинь. Redux. Yes. Redux гэдэг нь болохоор ерөнхийдөө бол би бас өөрийн framework гэдэг зүйлийг хийнэ гэдээ бас айгүй бодож ирсэн. Тэр үедээ би яг ямар дизайнаар хийх вэ гэдээс одоо бас өөрөө энэ Redux гэдэг зүйлийг одоо framework-ийн хоёр нь бол state гэдэг зүйлээр state machine ч юм уу тиймэрхүү зорилгоор ашиглах болно. Redux гэдэг зүйл нь бол ер нь бол mediator гэж би тэрнийг болов уу гэж бодож байгаа. Mediator би буруу хийж байгаа. Тэгээ YouTube надад туслах баг. Mediator. Mediator design pattern гэж. Энэ зүйл ер нь бол JavaScript дээр тэрний бас арай next level дараагийн төвшин гэж болж байна. Одоо маш олон жишээ нь энэ зурган дээрээс яг хамгийн ойлгомжтой байх гэж байна. Маш олон одоо дундаа нэг зүйлийг ашиглаад дунд нь нэг зүйл одоо тэр зүйлсийн апдейт хийх юмнуудыг ашиглуулах тэр одоо communication хийх эднэрийн тэр зүйлсийг нь хариуцж байгаа зүйлсийг mediator pattern design гэж нэрлэдэг. Redux гэдэг нь болохоор ерөнхийдөө mediator pattern design байна гэж би ер нь бол харсан. Параметрын аягүй олон дизайнууд бас байдаг. Жишээлбэл одоо Facebook гэдэг харъя л да. Одоо би одоо ингэж харуулсан дээр болоо гэж бодож байна. Опси. Одоо би яг энэ зурж энэ нэг хэсэг нь нэг одоо модул гэж үзвэл хажуу талын энэ чатны хэсэг байна. Энэ нэг хэсэг нэг модул. Тэгтэл энэ header хэсэг нэг модул. Loosely couple гэж одоо ярьдаг дизайн. Одоо том програм бичгэд бол энэ хамгийн чухал зүйл одоо дизайны юунд бол маш том програмд бол яг тэгэхээр том програмын control flow гэдэг зүйл байгаа. Control flow гэдэг зүйл одоо програмын урсгал дата хаанаас урсаад яаж өөрчлөгдөд яаж явж байна тэрнийг хариуцаад маш хэцүү болчдөг. Тэрнийг би хамгийн амархнаа зүйл гэх юм бол одоо ингэж харж болно. Одоо ийм их замбраагүй утсан дээр өөрийг ажиллаж ийн гэдэг төсөөлөд аль утас нь хаашаа яваад аль утас хаана холбогдож байгааг хүн мэдхэд хэцүү болчих. Тийм юм дээр хүн ажилтнууд аюу хэцүү. Замбраагүй. Одоо энэ жоон тодорхой YouTube дээр бол илүү муу харагдаж байгаа.
Тэгсэн ч гэсэн угаасаа муу зураг байна. Гэхдээ санааг нь ойлгосон байхаа гэж бодож байна. Одоо парам маань хэд том болох тусмаа явандаа ийм зүйл болдог. Дата гэдэг зүйл маань хаанаас ороод хаашаа яаж үрждэг, яаж яваад байгааг ерөөсөө мэдхэд айгүй хэцүү болдог. Тэгээд нэг модуудыг аваад өөр модулаар сэдвгээд нэг юм авчингууд өөр зүйлс нь ажиллахаа байдаг ч юм уу. Ингээд парам бол айгүй проблем үүсдэг. Тийм учраас түүнийг шийдэх хамгийн сайн дизайны одоо арга гэх юм бол mediator design pattern гэж байдаг. Эднэр нь бол одоо жишээлбэл энэ Рахул гэдэг хүн Ану гэдэг хүний талаар огт мэдэхгүй, Стив гэдэг хүний талаар мэдэхгүй. Одоо би энэ Стив гэдэг энэ голд байгаа миний маусны доороо одоо энэ хүн байлаа гэж бодоход би энэ хүмүүсийн талаар огт мэдэхгүй, зөвхөн Facebook дээр л харсан гэсэн. Facebook л одоо надад мэдэх юм хийж хариу өгдөг юм би эзэж энэ хүмүүстэй шууд тарцахгүй гэсэн. Одоо Facebook-ээр зөвхөн дамжин одоо яг ингэ шалтчаа. Яг үүнтэй адилхан одоо та нарын дата чинь голд нь байгаа mediator гэж одоо тэр зүйлсээр дамжин. Тэр зүйлсийг л одоо хамгийн эвтэйг шийдэж чадсан одоо library гэх юм бол Redux гэж library байгаа. Checkout framework гэж би нэг бол framework гэж хэлмээр байна. Энэ бол жижигхэн library. Event баягийн гэхдээ event-с жоохон өөр. Event шиг бас харагдаж болно. Subscribe мэдээд юм дээрээс. Гэхдээ би энэ зүйлсийг ер нь бол тийм зүйл гоцолно. Одоо би энэ гэхдээ яг ихнээс нь хийж үзлээ. Хамгийн эхлээд түүнээс өмнө би reduce гэдэг function танилцуулмаар. Энэ reduce гэдэг function хамгийн анх би backbone гэдэг library-аас харж ирсэн JavaScript-тэй. Одоо бол стандарт function болсон array. Энэ нь юу гэдэг вэ гэхээр ямар нэгэн array байна. Жишээлбэл би одоо энэ янз бүрийн array тоонууд бичиж зүгээр санаанд өгөх тоонууд random тоонууд хийж чамаагүй ингээд одоо эдгээр тоонуудын би нийлбэрийг олё гэх юм бол variable and r гэж за nums дараа нь total нийлбэр энд variable үсгнийг ихтэй ticket for loop эсвэл би ингэж болно for each ч юм уу numbers total дээр нэмэх нь тэгээд дараа нь log total одоо энийг ажиллаад харъя. Oops node require Redux.js 759 гэж байна. Одоо энэ дарах юм бол одоо энэ numbers яахын тулд энэ function гэж. Гэхдээ энэ түүнээс гадна энэ заавал total гэж одоо энэ гадуур нэг variable үүсгэх хэрэгтэй болж байгаа. Энэ variable маань одоо үүний Redux гэдэг нь ерөнхийдөө бол яг одоо ийм олон үйлдэлийг багасгахад ер нь зориулагдсан гэж ойлгож байна. Үйлдэл цөөлөх гэх юм аашаа. Одоо би нэг яг Redux олж бичлээ шил. Нөгөө Redux гэн reduce function. Array-ийн function. Энэ маань болохоор result ч юм уу одоо ямар нэгэн өмнөх result аавна. Энэ маань өмнөх result гэдэг нь одоо юу гэсэн үг вэ гэхээр би хамгийн энгийнээр хамгийн ихтэй би энэ function маань одоо хоёр argument авна. Би ихтэй хоёр салгаа бичиж тэгвэл арай уншаад амархан болох байх. Reducer function. Reducer маань болохоор sum reducer ч нийлбэр олох sum reducer. Энэ дээр болохоор total гэдэг өмнөх total number аваад энд number return total дээр нэмэх нь number. Энэ ажиг нийлбэрийг өгнө. Тэгээд reducer гэдэг нь болохоор одоо энэ function нэрлээд байгаа. Энэ reduce гэдэг JavaScript array-гийн reduce гэдэг function-оор пассалж байгаа. Одоо энэ function iterator function гэх юм ааш. Энэ function reducer гэж нэрлээд байгаа. Энэ нь бас миний анх толгойг хөрвүүлээдсэн. Яагаад reducer гэж юу яриад байгаа юм бол гэсэн чинь зүгээр энэ reduce гэдэг function-гийн ийшээ пасслах энэ reducer энэ function-ийг reducer гэж нэрлээд. Тэгээд хамгийн ихнийх нь тэг байна. Яг одоо энэ function ажиллаж ихдээ бол хамгийн ихтэй тэг дараа нь энэ array-гийн хамгийн ихний тоо ирнэ гэсэн үг. Нэг гэдэг нь
Одоо тэнгүүд одоо энэ нэг гэдэрэнгүүд энэ дээр болохоор 0 дээр нэмэх нь 1 return өгж яана гэсэн. Тэнгүүд дахиад энэ функшнгаа дуудана. Тэгвэл тэр функшнд эндээс ирсэн хариуг одоо 1 гэдэг зүйлийг ил шигээ оруулж яана гэсэн. Дараа нь эндхийн index 2 одоо би энд коммент зурлал илүү ойлгомжтой болох. Одоо функшн маань одоо яг энэ 2 дээр явж байгаа. Одоо тэнгүүд өмнөх хариулт маань болохоор 2 гэж ирсэн. Тэнгүүд 1 дээр нэмэх нь 2, тэнгүүд 3 гарна. Тэр 3 маань дараагийн функшн дээр ирнэ. Тэнгүүд энэ маань цааш яваад дараагийнх дээр 5 гэж ирнэ. Тэнгүүд 3 дээр нэмэх нь 5 энэ яг л Fibonacci шиг харагдаж байгаа чинь. Дараа нь энэ дээр одоо энэ 3 дээр 5-ыг нэмэнгүүд 8 гарна. Дараа нь эндээс 7 гэдэг тэр дараагийн аргумент нь 7. Тэгээ одоо энэ функшнгийн result return гэж буцаасан зүйлс дээр тэр функшн гээд хариу нь дараагийнхаа функшнгийн хамгийн ихний аргумент болоод хүрээд ирнэ гэсэн. Хоёр дахь нь болохоор энэ дараагийн элемент одоо энэ дараагийнх нь 123 5 7 2 гэж явна. Дараа нь энэ индекс нь хамгийн ихдээ 0 1 2 3 4 5 6 гэдэг. Энэ мэн болохоор reducer гэдэг функшн манай дээрээс ингэж л ажиллана маш ингээ. Одоо би энэ total гэж чичээд number index гэж log index нь index тэгээд number энэ нам ингээд тэгээд дараа нь total дээр нэмэх нь number. Zen function гадаа ажиллуулаарай. Гэхдээ хамгийн сүүлд нь гэхдээ би sub reducer биш sum reducer. Энэ дээр би total нь энэ дууссан гэдгийг ялгаж харахын тулд одоо энийг ажиллуулаарай. Тэнгүүд index 0.1 гэдэг чинь тэр мэн энэ index 0.1 гэдэг энэ чинь дараа нь index 1 нь 2, index 2 нь 3 одоо бүх одоо арай элементүүд нь харж байна. Тэгээ нэг ингэж харуул илүү амархан байсан юм байна. Log nums join таслал. Одоо энэ илүү ойлгомжтой харагдана гэж найдаж байна. Эхний индекс нь одоо 0 гэдэг тэр маань энэ 1, дараагийнх нь 1 нь 2, дараагийн 2 дахь индекс нь 5, 3 дахь индекс нь 7, 4 дахь нь 108 гэдэг. Тэгээд эдгээр юм яг reducer маань өмнөх result-ын дээр ингээд нэмэл яваад хамгийн сүүл 55 болсон. Тэгээд нийлбэр нь 759 гэж байна. Reduce гэдэг функшн маань ердөө л энэ. Би энэ арайгийн reduce гэдэг функшныг бол үргэлж ашигладаг. Одоо энэ reduce гэдэг энэ функшн нийлбэр ихт ч юм уу ямар энэ бол би маш олон янзаар ашигладаг. Энэ маань маш олон юм ер нь бол олон хийх хүрдлийг нь бол айгүй их цөөхөн болгоход надад айгүй олон тусдаг. Тэрээ би өөрийнхөө одоо параметрс гарч ирээд source code source application.js тэгээ reduce гэх хайх юм бол 31 result олдож ийн гэж байна. Би нэг жоон томруулахгүй бол харагдахгүй ч магадгүй. Oopsie doo. Одоо ийм байх хангалттай байхаа гэж найдаж байна. Reduce гэдэг одоо энд бол харагдаж байна. Дахиад дараагийнх нь reduce дахиад reduce. Тэс энд бол нийт 31 одоо би энэ параметр reduce гэдэг функшн ашигласан байна. Redux гэдэг нь ердөө reduce гэдэг одоо цаана бол яг л энэ reduce гэдэг саяны миний одоо энэ reduce гэдэг функшнд ажиллаж байгаа. Яг л үнтэй адилхан. Гэтэ reducer гэдэг зүйлс маань болохоор арай өөр зүйл байна. Одоо би энэ sum нийлбэр гэдэг reducer пассажсэн бод энэний оронд одоо энэ нийлбэр гэдэг баахан тоонууд байна. Эднэрийн оронд баахан function байгаа л гэж ойлгож байна. Function ч юм уу ингээд тиймэрхүү ч юм уу. Эсвэл
баахан action ч юм ингээд reducer бол ер нь нэг тиймэрхүү л ер нь бол function юм байна да. Тийм function бодлого reducer function бод. Тэгэхээр одоо Redux гэдэг зүйлийг хийж эхлэв. Redux гэдэг маань энэ documentation хавна. Counter subscribe store гэж зүйл байгаа. Store нь болохоор баахан reducer function-гуудыг л хадгалдаг. Одоо бидний өөрийнх нь жижигхэн database маягийн зүйлс гэж ойлгож болно. Тэгээд dispatch гэдэг нь event dispatch юм. Ерөөсөө тэр юм байна. Тэгэхээр хамгийн ихтэй бид нэр store гэдэг function-га үүсгэх систем болоо create store. За тийм. Энд бол create store гэдэг энэ нэр нэрчсэн байна. Гэхдээ ECMAScript 6 би энэ үеийн дээр ECMAScript 5-ыг ашиглая. Уул нь бол server side ер нь бол би ECMAScript дуртай ECMAScript 6-ыг нь бол би ч даш шилждэг бас зөвлөмөр. Гэхдээ сураагүй хүмүүст би зөвлөд энэ үеийгоо. Тэгэхээр create store энэ маань болохоор класс маягийн зүйлийг л абстракт хийсэн гэж ойлгож байна. Ерөнхийдөө бол би ихтэй одоо энийг бол camel case гэж ярьдаг store. Одоо энэ дургу би бол ер нь бол доогуур зураас дэмж шиг надад илүү уншихад амархан санагддаг. Илүү өвтөх харагддаг нүдэнд. Тэгэхээр би энэ өөрийнхөө ингэ бичлээ. Чи хэр өсөж байгаа бол create store гэдэг бас ингэж бичиж болно. Энэ маань болохоор reducer function гэх юм байна. Reducer. Энэ маань бол function байна. Тэгэхээр тэрний өмнө бол би function store гэдэг Thomas Hare function гаргаж чинь энэ маань болохоор this container гэж container equals за хоёрыг бол тэр зүйтэй public маягаар хийж create store. Store нь тэгээд subscribe методтэй, dispatch методтэй. Окей. Тэгэхээр дараа нь variable p за prototype за бүхнээр нь чидөө prototype уул нь би нэг юм давчлаа p гэж хэлтэртэй. Store prototype p дараа нь p.subscribe function дараа нь dispatch function. Яг энэ нэрээр нэвч би ихтэй энэ нэрнүүдэд subscribe гэж хүмүүс нэрлэдэг. Яг л нь бол нэг л зүйл ижлэгэн зүйлтэй хүмүүс янз янзаар нэрлэдэг. Би бол хувьдаа on гэж нэрлэх дуртай. Энэ ер нь бол event гэж толгойн дотор бодох дуртай. Энэ ерөнхийдөө бол event маш event л болж байгаа зүйл бараг л. Тэгээд би нэг нь болохоор emit гэж ингэж ажиллах дуртай. Яагаад гэх юм бол Node JavaScript маань өөрөө одоо Node-ийн event гэх юм ааш дандаа on emit гэж явуулсан байдаг. Socket ч гэсэн адилхан on emit гэдэг энэ нэр явуулсан. Би бас тэрийг нэг ижлэг нэртэй байхыг бас тэр нь миний хувьд бол зүгээр санагдав. Яагаад тэгэхээр Node ч юм уу одоо энэ хүмүүстэй толгой ирэхгүй гэсэн үг. Тэгэхгүй зарим хүмүүс subscribe dispatch subscribe гэдэг нэрлэгээр зарим хүн ойлгодгүй. Түүнээс on одоо event гэдэг юм бол on одоо emit гэх юм бол хүмүүс emit гэхдээ бас зарим хүн ойлгохгүй. Энэ бас ядрагатай зүйл. За тэрний ямар ч байсан dispatch гэдэг зүйлтэй subscribe гэдэг функшнтай create гэдэг функшн маань юм байна. Тэнгүүд reducer маань болохоор шинэ одоо юу гэсэн. Гэхдээ тэн дээрээ би initial reducer гэж хамгийн анхны. Тэгээд тэр маань бол арай байна. Initial reducer. Container гэхээр reducers гэж энэ арай зөв нэр юм санагдаж байна надад. Тэгээд return new store reducer create store function маань болчихлоо. Одоо энэнийхээ кодыг бид нэр implement хийнэ гэсэн үг. За
commented image for an example is dispatch documentation. ерөнхийдөө энэ маш жижигхэн library code. ерөнхийдөө бол одоо энэ reducer гэдэг нь бидний яг гол одоо log handler-ууд маань энд бол жишээн дээр increment гэдэг жишээ авсан байна. Яг энэгээр нь би бас хийчих гэж бодож байна. Гэхдээ эднэрийг жоохон ойлгомжтой болгоход завсран коммент хийчих. Энд бол энэ би store гэжтэй store class ч юм. That's whatever. Store. За ингэж дараагийнх нь зүйл нь болохоор бид нэр одоо reducer үүсгэн. Reducer энэ маань болохоор increment counter гэдэг. Counter. За энийг хийхээс өмнө энэ дээр бас ярих зүйлс байгаа. Гэхдээ энийг би тийм учраас тэрнийг ярьсны дараа энийг бичиж гэж дод. Энийг өгдөж тийм учраас эхлээд subscribe method энийг яач. Subscribe method маань болохоор subscribe listed you can use subscribe to update the UI response to state changes. State changes. Normally you would use new binding library yada. React Redux. However, it can be handled locally storage. Subscribe dispatch increment. Click start. Subscribe and increment. State. Need талаар би жоохон documentation унших хэрэгтэй байна. Redux subscribe. Яг тэр би энэ Redux-ыг өмнө нэгж ашиглаж байгаа. Гэхдээ би mediator pattern design гэж бол мэднэ. Энэ нь бол яг mediator design гэж харагдсан надад. Ямар ч байсан бид нэр энэ зүйлсийг өнөөдөр бол хийгээд дуусна, энийг имплемент хийгээд тэгсний дараа энэ Redux гэдэг зүйлийн талаар илүү тодорхой ойлгох болов уу гэж найдаж байна. Грейд модол яра энэ юу юм бэ? Чамарч Redux толгойд зүйл харагдахгүй байх чинь. Юу орцсон бэ гэж reduce subscribe reduce би энэ дугаас reduce гэж хэлсэн ч тийхгүй байна. Redux яа дандаа андуураад. Redux subscribe dispatch энэ хичээлүүд байх шиг байна. Тэднийг харуул бас бара store method subscribe listener. Тийм listener юм байна. Энэ event handler гэж яг л энэ subscribe гэдэг оронд бол нь одоо энэ браузер бол add event listener гэдэг function байдаг. Энэ бол хамгийн ер нь бол зөв нэртэй гэнэр. Ер нь бол энэ бол event dispatcher энэ store гэдэг зүйл маань event dispatcher. Ер нь бол түн subscribe гэж юу хийдэм бол би энд хайгаад байдаг. Түүнээс энийг add event одоо add event listener гэж бичсэн бол би энэ хизээч хайхгүй. Энэ бол окей. Listener function авах юм байна. Түүнээс яг л ижлэгэн зүйлс хийгээд байгаамаа. Өөр нэртэй. Энэ бол програмын ертөнц. Яг ижлэгэн зүйлийг хоёр өөр хүн хийгээд хоёр өөрөөр нэрлэлцдэг. Тэгсэн мөртлөө нөгөө кодын нэг харангууд яг ижлэгэн зүйл байдаг. Энэ бол үргэлж болдог зүйл.
dispatcher edit тэнгүүд read text edit to dispatch store. Гэхдээ энд нэг юм хачаан байна. Нэг юм миний толгойг өгүүлж шүү. Subscribe method listener subscribe нэргүй байт юм баг та би тэрний гайхаад ах энэ subscribe adds a change listener it will be called anytime an action is dispatched and some part of state tree may potentially have changed. You may call it state current state tree inside the callback. Callback inside callback. Boom current state. Okay. You may have dispatch area. Тэгэхээр энд ямар ч байсан this states гэж байх нэ current state гэхээр states-тэй хадгалдаг юм байх нь. Тэгээд this current state юм байх. За энэ талаар дараа бат. Юу ч гэсэн ихлээр энэ мань болохоор this subscribe dispatch тэр мань болохоор ганцхан л store дотор дахиад би reducer нэмж болдгүй бах та ганцхан л нэг reducer үгүй нэг store нэг л store юм бах та store holds state tree of application area state actions reduce class methods create pass create store if you coming blocks replace reducer тэр ганцхан reducer байт юм бах та. Reducer store энэ ч tree шүү дээ. I need a store create store widget and disrupt create store any apply middleware redux store to do use redux create store yes энэ бүрэн жишээ байхгүй бах дандаа энэ дутуу жишээнүүд авах example-ууд нь create store counter redux create store хичээл одоохондоо үзмээр байна. Хичээл үзэхгүйгээр хиймээр байна. React native subscribe example create store юу гэж асуусан байна энэ subscribe single property change in store connect гэж нэг тийм ашиглана. Энэ subscribe method-ийн кодыг харуулж болно ойлгомжтой байна. Тэгэхдээ би кодыг хармааргүй. Өөрөө хийх гэж байгаа. Тэгэхээр ямар ч байсан энд бол event listener байх нь тодорхой. Тэгэхээр энэ минь this listeners гэж ямар ч байсан арай байх бах. Listeners. Тэгээ нэг store нэг нь л reducer-тэй байт юм бах. Ганцхан reducer. Тэгэхээр би энэ бол reducers гэдэг олон reducer гэдсэн чинь энэ болохоор ганцхан reducer байх юм шиг харагдаад байх юм. Энэ юуг нь харахаар
Яг тэгэхээр энэ маань listener гэсэн мөртөө тэрний нэрийг өгөөг байгаа. Ганцхан listener function бассан. Энэ ямар нэртэй listener юм бэ гэдэг нь байхгүй байна гэхээр баг зэргийн хачирхалтай. Энэ listener гэдэг function би харж марах юм. Тэнгүүд тэрнийх нь жишээг харагдахгүй болохоор тэгээд асуулт жоохон сонир болоод ш. Observer design гэх юм л тэр нь бол observer pattern design гэж нэг ярьдаг. Энд ч гэсэн бичсэн байна. Write a custom observer story utility. There is also observer change libraries like unsubscribe, change listener. Remove the function returned by subscribe. State өөрчлөгдсөн үггүй л шалгана эсвэл юм байна л да. Тэнгүүд өөрчлөгдөнгүүд нь тэрний ажлууд нь text state өөрчлөгдөн increment гэдэг жишээ бид дахиад маань түүний тэр increment type increment нь буцаач чагаа тэгээд result-а би яаж авч байгаа юм бол гэдэг юу гэх юм documentation introduction basics advanced basics гэдэг энэ documentation-ийг орвол биш үү илүү ойлгомжтой болох боловч найдаж байна. Actions reduce don't be fooled the fancy talk about reducers. Яг миний хэлснийг энд бичсэн байна. Reducer гэдэг дээр мэдээд гэж амар сүртэй юм яаж толгоогоо эргүүлээрээ тэнэгтэрээ л гэсэн байна. Би түрүүн жишээсэн reduce гэдэг бол маш энгийн зүйлээ. Яра simple easy actions reducers store гэдэг зүйлийг би хармаар байна. Example гэдэг create store window state initial state өгөх юм биш тэнд state тийм байна state from server энийг явуулсан чинь initial state одоо хамгийн анх state нь яг ямар байх юм бэ тэгээд state нь өөрчлөлт болгоно ямар нэгэн changes юм өөрчлөлт болгоно тэрнийх нь event listener одоо энэ function-ыг дуудаж ажиллуулна гэсэн. Тэгэхээр энэ маань this одоо current state гэдэг би бичсэн. Энэ маань болохоор тэнцэн initial state байна шүү дээ. Initial reducer. Энэ initial гэж бичсэн ч юм шиг гэдэг бол initial function. Reducer state гэж. Current state нь одоо энэ state reducers-ийн байрын function бичсэн. Reducers энэ function арай ойлгосон. Энэ арай биш ганцхан ийм юм багтаа гэж харагдаад байх юм надад. Самэдгүй нэг цаа үзэдгээ. Dispatching actions import яра unsubscribe метод нь тэгээд ирчин. Dispatch гэдэг үлээс unsubscribe dispatch энэ login харагдаж байна. Visibility show wall online motions show wall гэдэг хаа байна state нь. Ингээд дутуу документ шарахаар ойлгомжтой болоод байна. Show completed learn tutus нэмцэн add гэдэг нь болохоор юу вэ? Add гэдэг нь өөр actions гэдээс ирж байгаа function байх. Тэгээд дутуу марагдаад байх юм аа гэж. Тэгэхээр counter vanilla source Эсэнгний advanced нэг юм шиг байна. Yes.
should already counter example. Today's example. Энэ хангалттай байхаа гэж найдаж байна. Come on, come on, come on, come on, come on. Ля 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 ля. Уншиж байна. Ля 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 ля. Энэ орнд би танарт дуулж өглөө шүү. За энэ source code-ыг уншия. Index, reducers, components, yara. Grid store, counter, component counter, reducers. Reducer нь ямар ч байсан юм. За ямар ч байсан энэ function биччихье. Тэгвэл бас арай амархан болж магадгүй. Counter гэдэг нь энэ үндэ counter reducer function гэж бичихгүй бол бас толгой хэрэгч магадгүй. Эндээс ямар ч байсан state ирнэ. Тэгээд action ирнэ. Action дандаа type гэсэн юу заавал байна. Ямар action type-ын заавал байна. Би documentation-ээс уншижсэн. Increment decrement default нь болохоор default ширхэггүй дээ. Return state break check энэ болохоор return state plus 1. За энэ дэр бол state нь 0 юм шиг ямар ч байсан state equals ball 0 equal state. Whatever. Энд ECMAScript 5 дээр ичж байгаа. Энд default тэнцүү гэвчсэн default утга нь шууд 0 өгч энэ нь ECMAScript 6. ECMAScript 5 дээр тийм байхгүй ч би энд заавал чинь state гэж байгаа бол тэр state гэдэг утга нь шууд ороод ирнэ. Тэрэ байхгүй бол 0. За зин дуу багсгүй энд ямар амар чанга юм яваад байна. Окей. Бидний reducer болцсон. Дараа нь энэ мэн return state changes тэнгүүд callback function дуудах хэрэгтэй. Ямар нэгэн callback гэдэг function баймаар санагдах render гэдэг function. Энэ callback юм бол subscribe render store subscribe render store get state гэдэг нь value юм биш үү? Утга нь. Окей. Тэгээд тэрнийг аваад энэ render function юу гэснэ хийнэ гэсэн үг. Render гэдэг нь болохоор listener юм байна л да. Энэ болохоор reducer гэж. Тэнгүүд энд болохоор listener хичнээн listener байж болно шүү дээ. Subscribe. Тэгэхээр энэ нь болохоор if this listeners listener тэгээ call тэр function-ыг дуудчихна гэсэн үг. Listener тэгээ энэ
дээр бас нэг function байгаа юм. p.get state. Энийг subscribe гэдэг үрч. Яг би яг юуных шиг ижлэгэн нэрээр хийх гэж оролдоод байна л да. Redux library-тэй. Түүнээс би нэг өөрөөр хийвэл би on init гэсэн надад хамаагүй юм тэгэхгүй бол толгой эргүүлээд on method on listener. Тийм энэ хамаагүй ялбар. За яг хөтэ ямар ч subscribe нэр нэвч. Git state гэдэг нь болохоор return this current state. Okay. Get listener function subscriber listeners subscribe. Юу яаж ирват ч байна. Энд чинь өөр одоо dispatch дээр болно шүү дээ. Гэхдээ ямар ч байсан энэ change болоогүй бол энэ болохгүй гэж магадгүй ч энийг энд комментлогч. Энд болохоор маш энгийн. This listeners push listener. Тэгэнгүүтээ unsubscribe методын нэг гэсэн. Тэр нь болохоор энэ function unsubscribe. Тэр нь болохоор энэ listener-ыг одоо хаснаас тэрний тэгвэл индексийн орнд энэ this listeners index of listener. Тэгээ индекс авсан дараа нь this listeners splice index 1. Окей, тэгмээр return unsubscribe method. Одоо энэ function-гаар return pass хийж байна гэсэн. Тэнгүүд энэ function-ийн дуудангууд энэ listener-ыг энэ listener арайгаас delete нэр гэсэн үг. Тэгэхээр git return current state за бараг л болж байгаа шиг байна да энэ initial state. За энэ дээр бол initial байсан нэр тэ за байсан нэр гэж бодож байна. Дараа нь энэ миний reducer function тэгээд би default гэж 37 мөр код. Decrement гэдэг нь болохоор return state -1. Тэгээд counter reducer. Одоо энийгээ би энд дуудах байхгүй юу? Энэ create store. Create store гэдэг function дуудсан шүү дээ. Reducer pass next. Var store тэнцүү create store counter reducer анхны явтал нь 0. Run гэж. За тэгээд энэ хаад нотор 2 гэдээ бичиж гайхчих магадгүй. Энэ бол миний текст дээр вим дээр fault их одоо mark тэмдэглээ. Би mark ингэж fault их дуртай. Яа тэгэхээр одоо store гэдэг энэ store-т холбоотой бүх логикуудыг би явсараад дуусаад store гэдэг нь энд дуусч байгаа. Store-т холбоотой. Тэнгүүд үүний дараагаас би mark-лж байгаа. Энэ бол reducer гэдэг миний reducer. Тэнгүүд би энэ store хаачингууд энэ store class гэдэг коммент харагдаж энэ дээр яг би дотрын харахаар бол 130 лимар. Энэ зориулж би mark гэдэг энэ код нотор хурдан явахад их тусалдаг. Одоо том код нотор бол жишээ нь real life бодит амьдралд одоо энэ бол маш том код. Тэнгүүд энэ кодуудыг би ингээд олон жижигээс дуугаад харчдаг. Тэгээд би тэр дээр очих гэсэн юм бол пад энэ хамаагүй ордон. Create store. За одоо би store дээр subscribe нуучсан нэг function. Тэгээд энэ log story.get state энэ мэн одоо тэгээд store dispatch function энд одоо action гэдэг маань байгаа. Action маань бол заавал type методтэй байсан. Харсан бол
бүх action type методтой байна. Би ямар ч нэг тийм reducer-ийн талаар дээр уншиж байхдаа тийм зүйл уншиж ирсэн. Ямар ч байсан бүх бүх одоо reducer заал type action action бол type гэдэг юу action бол дандаа object байна. Тэгээд дандаа type гэсэн property байна. Бус нь хамаагүй. Юу хамаагүй. Тэгэхээр энд type нь би increment. Энэ бол ихтэй bad practice би дээр practice. Одоо би increment гэдэг үгийг яг бичих чинь миний my reducer гэдэг нь энэ дотор маань одоо энэ бол my reducer гэдэг нь бол listener энэ бол reducer гэдэг нэр ер нь жоохон буруу юм да. Энэ listener за reducer байж болох юм. Гэтэл яагаад reducer гэж за тэрний яг тэр талаар гараад. Одоо энд болохоор increment decrement гэдэг string байгаа. Энэ magic string. Энэ дээр би үсэг дээр нэг алдаад буруу нэг үсгийг өөрөөр бичих юм бол одоо програм нь ажиллахгүй гэсэн үг. Тийм учраас би энэ дээр одоо global хийж явах зүгээр constant болно variable egmas гэж байгаа бол const гэх байх. Тэгэхдээ энд бол би бүгсийн томор чи my echo counter actions. Окей болж байна. Counter actions increment тэнцүү энэ string гэсэн үг. Дараа нь copy dot decrement so decrement дараа нь wind counter actions increment уул нь бол ингэж шаардлагагүй. Уул нь гадуур нэг wrapper хийгээл var increment var decrement хичээл уул нь бол жоон хурдан баг зэргийн өчүүхэн үйл явдлыг жоон хурдан болно. Энэ яагаад тэгэхээр энэ цэг тавиад property руу орж ийн property гэдэг нь энэ бас баг зэрэг цаг ордог. Тэгэхгүйгээр би шууд variable-ийн нэрийг бичих юм бол тэгж бас property руу орж хайж цаг алдахгүй гэсэн үг. Гэтэ нэг ялгаагүй. Би нэг гадуур нь log-оор нь бодоод нэг юм хиймээр нэр тэгэх юм бол надад бол бодоход толгоонд илүү хэлбэр болно. Энэ маань л одоо илүү дээр практик. Хэрвээ би энэ string-ийг солихыг хүсвэл ганцхан газар солиод бүх газар энд солигдно гэсэн. Ягаад гэвэл энэ маань одоо variable болчихоо. Тийм учраас би энэ counter actions increment. Тийм одоо increment одоо энэ ихний хамгийн анхны утга маань энийг бас юучтэй комент болгоч. Actions constant counter action constants constant variables за энэ бол бүр нэрт одоо ийм энэ нэг ном уншиж байгаа юм шиг одоо харж байгаа энэ бол аюугаа хамгийн ихнийх нь counter action constant variables байх нь ингээд нэг дотор зөвхөн variable-д store class нэг арга зөвхөн store толгойтой зүйлс. Тэгээ my reducer гэдэг нь одоо яг action handler гэсэн үг. Одоо энд бол яг жинхэнэ log-гууд state-ийг change хийж байгаа зүйлс нь харж байна. State гэдэг нь бол одоо value утган юм байна. Уул нь бол state. Ер нь state гэдэг нэг яагаад state гэсэн би бол энэ нэрэнд нь бол дэмжиж чинь яг одоохондоо жоох ойлгомжтой санагдаж магадгүй. Гэхдээ ирээдүйд яг яаж юунд ашиглах вэ гэдгийг бодоод үзэх юм бол энэ л яг зөв байж болно. Subscribe. Every time state өөрчлөгдөх болгонд энэ маань яах юм байна л да. Энэ зүйл маань одоо юу байна гэсэн. State өөрчлөгдөх болгонд энэ function маань дуудагдана гэсэн. Би бол тэгж ойлгож байна. Тэгэхээр одоо энэ 5 удаа ажилласны дараа эхлээд энэ маань increment энэ 0 гэдэг тоогоо хамгийн эхлээд энэ dispatch одоо энэ event handler энэ маань ажилласны дараа dispatch гэдэг нь одоо энийг ажилуулна л гэсэн үг юм.
Энийг ажсны дараа энэ state маань 1 болно. Яагаад гэхээр increment operator маань increment гэдэг маань state дээр нэгийг нэмж байгаа. Дараа нь хоёр дахь дээр энэ 2 3 4 5 гэдэг ингэж дуснаа гэсэн үг. Dispatch. Зэвч одоо энэ маань зүг ажиллахгүйг харъя. Гэхдээ энэ маань store class маань жоохон дутуу зүйлс байгаа. Dispatch гэдэг маань одоохондоо юу ч хийхгүй байгаа. Одоо энэ зүйлсийг бид нэр хийнэ гэсэн үг. Listener dispatch. Тэгэхээр энэ маань эхлээд this reducer л энэ да яалтчгүй ганц reducer л болж таарж байна. Энэ маань ихтэй action-гаа авна. Action. Action биш. State. Энэ маань state гэдэг нь одоо энэ object-ийг л ер нь state гэж нэрлэдэг байна. Би тэгж л хараад байна. Тэгээ энэ object маань state. Энэ object маань state. Тэнгүүд одоо энэ reducer гэдэг нь бол яалтчгүй нэг л function байна да. Энд reducer бол this reducer нь бол this reducer гэдэг нь бидний энэ function. Яагаад гэхээр бид нэр create store гэдэг явахта энэ reducer function гэдэг энэ function пассаж чад гэдэг. Энэ function маань бол бидний энэ store гэдгийг үүсгэж байна. Энэ гэхдээ энэ store гэдэг нь бол одоо олон төрлийн store гэж болох юм байна л да. User store тэнгууд user reducer ч юм уу эсвэл tweet store хэм бол одоо Twitter-ийн одоо сүүлийн tweet-үүд ч юм уу гэх мэт олон төрлийн store ашиглаж байна. Гэхдээ энд бол би одоо counter store гэж л та. Тийм counter store. Яа зүгээр гандан store гэж. Дараа нь энийг параметр ашиглаж ихтэл яг тэр параметр тохирох зөвнөрөө одоогондоо зүгээр одоо энэ reducer гэдэг зүйлийг бид нэр хийхийг хүсэж байгаа. Тийм учраас энэ зүйлээ ашиглана. Тэр маань болохоор increment одоо counter reducer гэдэг нь болохоор ерөөсөө хоёрхан л actionтай дотор хоёрхан төрлийн тэр маань болохоор нэг нь нэмэх нэг нь хасах өөр бол action бол байхгүй. Action. Тэнгүүд бид нэр энэ this reducer-ээр дуудахдаа одоо шинээр ирж байгаа state тэнгүүдээ this current state дуудах нь тэнгүүд var result new state хийдэг new state тэнгүүд хэрвээ new state not equals this current state тэр нь маань болохоор бидний state өөрчлөгдсөн гэсэн үг. Хэрвээ одоо энэ reducer гэдэг нь маань бол дахиад тайлбарлая. Үүний хэрэгтэй энэ function бидний create store гэдэг ийшээ пассан. Тэгсэн чинь create store гэдэг нь юу гэж байгаа гэсэн чинь шинээр store гэдэг энэ instance үүсгэж байгаа. Тэр instance маань энэ reducer гэдэг нь энэ маань бидний энэ function энэ пассан эхний argument нь function create this 2.0 initial state гэдэг нь одоо яг энэ тохиолдолд 0 юм байгаа. Энэ бол counter reducer гэж сайн тэр function байна. Тэднийгээ бид нэр new store гэдэг одоо шинэ store instance үүсгэж байгаа. Тэнгүүд тэр store маань болохоор states эднэрийг save юм уу одоогондоо нэгтэй ашиглахдаггүй хэрэггүй маань. Гэтэ яванд ашиглаж магадгүй. This reducer гэдэг нь нөгөө function listener гэдэг нь одоогондоо хоосон арай ямар нэгэн өөрчлөлт ороход тэр буцаагаа дуудагдана гэсэн үг. Change гэдэг болгонд. Тэгээ this current state гэдэг нь болохоор анхны initial state тэр маань бол 0 гэдэг таа байгаа. Тэгээд бид нэр одоо тэр store function-га энд dispatch гэдэг дуудаж байна. This энэ яас олон this гэдэг үг энд харагдаж байна. This яа. Тэр нь яах вэ? Миний энэ дотроос би нэг юм бодчихлаа. Өөр юм. Гэтэ энэ тийм чухал биш. Listener
Тийм ингээл болж байгаа. Хэрвээ тэгээд энэ reducer маань одоо return өөр state өгч байгаа. Яагаад тэгэхээр энэ state-үүд маань нэгтэй 0 гэдэг таагаа 0 дээр нэг нэмээд 1 болц. Тэгсэн чинь current state маань бол одоо энэ тохиолдолд 0 байгаа. Тэгвэл шинэ state маань current state-ээс өөрчлөгдсөн гэдэг 1 гэдэг маань биднэрт ямар нэгэн өөрчлөлт болсон. Ямар нэгэн өөрчлөгдсөн гэсэн. Энэ одоо мэдээд browser чинь мэдээд render хийх ч юм уу эсвэл одоо бидний функц одоо програм маань ажил шиглэн гэсэн хүнд тохируулаад одоо твит дээр цаанаас нэг шинэ твит бичингүүд эсвэл чат ч юм уу цаанаас нэг чат дээр SMS чирэнгүүд тэрнийг мэдрэмгүүд одоо мэдээлж яана л гэсэн. Өмнөх changes маань өөрчлөгдчихлөө. Хамгийн энгийнээр энэ counter гэдэг маань одоо юу тоолох вэ гэх юм бол энэ notification гэж болно. Notification энэ зүйлсийг тоолно бид нэр одоо тоолоод 1 2 3 4 increment тэгээ 5 6 одоо уншаагүй message 7 8 9 болж байгаа. Уншингууд бид нэр буцаад 0 болно. Тэгээ дахиад дарангууд 1 2 3 4 гэх мэтчлээ. Тэр зүйл бид нэр одоо энэ зүйлийг ашиглана гэсэн ямар state байгааг ашиглах. Тэгээд энэ маань одоо цаанаас ирэхэд нэг шинэ мессеж ирэх болгонд бид нэр counter нэгээр нэмэе гэж бодох юм бол одоо тэр маань хийгдэж байна л гэсэн. Тэгэхээр энийг ажлуудад харъя. Би энийг ажиллана гэж найдаж байна. Үндэ Redux гэдэг library маань ийм л жижиг. Гэтэ энэс бол арай жоохон том байгаа л да. Мэдээж хэрэг нэг юм бол. Гэтэ томрлоо гэдэг тийм ч том болохгүй. Маш жижиг. Redux is 0 буруу. Энэ маань буруу. Ажиллаж байна гэсэн increment statement яагаад дандаа 0 гэсэн бэ? Dispatch хийлээ. Listener аргагүй шүү дээ. This current statement equals new state. Бид нэр одоо current statement өөрчлөгдсөн тохиолдолд бид нэр дараагийн current state-ийг new state болгож солино гэсэн. Тэгээд call. Одоо bug fixed гэж найдаж байна. Алдагц. За. Boom. Increment нэг project нэг increment ямар амар болж байна. Current state энэ хоёрын байрыг солчих биш. Current statement энэ байна. Дараа нь шинэ statement энэ dispatch гэдэг нь шинээр dispatch хийж байгаа одоо шинэ state гэсэн үг шүү дээ. Шинэ state юм ер нь бол action гэж нэрлэн тэнд бол dispatch action одоо яг зөв нэрт болж байна. Current state-ийг паслаад action паслна. Action маань болохоор increment гэдэг action байгаа. Одоо нэгээр нэмнэ. Тэнгүү current state маань 0 гэдэг орж байгаа. Тэнгүүд action маань ороод шинэ state ирсэн. Шинэ state маань өмнөх state-ээс өөрчлөгдсөн байх юм бол тэр шинэ state-ийг одоо нэг current state болгоод дараа одоо энэ жигнэсээ ажиллана. Тэгвэл гэж байна. 1 2 3 4 5. Окей. Бидний Redux жижиг Redux library-г бид нэр ингэж юм. Гэтэ одоо энэ дээр мэдээч хэрэг шинээр одоо энийг хөгжүүлэх гэх юм ааш тийм зүйлсүүд нэмэгдэж орж ирнэ. Одоо би буцаагаад энэ dispatch 2 3 action ажиллуулж үзье. Энд нь болохоор сүүлийн 3 маань болохоор decrement буцаагаад бид нар хасагдсан шүү. Энд одоо 1 2 3 4 5 4 3 2 буцаад 3 удаа бид одоо 4 3 2 гэдэг нь 3 удаа бид reduce decrement гэдэг буцаад явуулсан. Гэхдээ энэ параметр нэг алдаа байгаа. Нэг алдаа. Тэр нь юу вэ гэхээр бидний dispatch function дотор байгаа. My reducer dispatch function. New state гэдэг нь өмнөхөөс өөрчлөгдсөн үү? Өөрчлөгдөж. Тэгэх юм бол бид энийг ажиллуулна гэсэн. Гэхдээ би одоо энэ initial state маань 0 гэсэн энийг би өөрчлөмөр байна. Энийг би object болгоё. Жишээлбэл одоо би энэ жинхэнэ practical гэх юм аашаа. Одоо тиймэрхүү жишээ одоо ашиглаж үзмээр.
Энд болохоор би user reducer гэж. User reducer анхны statement байхгүй. Object байна. Initial маань. Тэгээд username нь anonymous. Нэргүүхөн username бол action маань болохоор одоо user reducer маань болохоор action маань арай өөрөөр action гоо байна. Гэхдээ тэр маань програмт холбоотой болохоор энийг би доош бол энэ store гэдэг маань л хамгийн дээр байгаад одоо энэ user reducer-ийнхаа доор би энийг авчираа явж чадчих. Энэ маань болохоор user actions. Тэр маань болохоор change name. Change user-ийн юуг нь өөрчилж болох өөр биш change gender. Нэг нь user-ийн gender тэгч өөрчлөгдөөл байхгүй байх та нэг эмэгтэйс нь эрэгтэй болоод ч юм. Тэгэхээр жоохон өөр зүйл practical гэх юм бол уул нь аватар гэж байна. Аватар зураг зээлсэн байж болно хөө. Аватар зураг. За тийм аватар энэ нэг change аватар өөр яаж болох вэ? User login logout энэ төрөйг тэднээс action гэдэг бид тэднийг яах юм бол сервертэй холбогдох юм боловч нь asynchronous. Тэгэхээр тэр маань баг зэргийн төвөгтэй болоод би нэг тийм төвөгтэй болмоор байна. Машин генер change name, change avatar өөр юу гэж болох вэ? User-тэй холбоотой friend request гэж. Яа гоё. Request. Энэ болохоор number байна. Гичнээн ширхэг friend request байгаа. Тэр нь одоо за ийм 3 бах хангалттай доотлоо. Avatar equals placeholder image GPG ч юм ингээд нэг зураг. Placeholder гэдэг нь болохоор одоо нөгөө нэг зүгээр нэг хүний зураг байж таасаагүй байдаг. За би эндээс болол эднийг дахиж харах шаардлага болсон гэж бодож байна. Аватар одоо энэ зураг биш энэ ногоон нэг хүний бүрийнхээ толгой үуч эсвэл энэхний үсэг ч юм уу нэрнийх нь энэ зураг эднэрийг би placeholder. Тэгэхээр ихтэй тэр user маань хоосон байгаа үед бол зураг нь placeholder байна, нэр нь anonymous байна. Тэгээд friend request нь болохоор 0. Энийг юу зүгээр friend request add friend request гэх юм бэ. За ийм 3 action. Тэнгүүд user actions change name. Тэнгүүд нэрийг солонгууд одоо миний жишээлбэл комментэн дээр миний нэр байгаа, доор миний нэр ч юм уу олон газар миний нэр ээж болно. Тэд нар чинь бүгдээр тэдний л одоо энэ аватар гэхэд энд солигдно. Тэгээд би коммент одоо миний комментэд байгаа бол тэдний нэрнүүд бас солигдно гэсэн олон газар. Тэгэхээр тэр бүх энэ ажиллаж эхэлнэ гэж ойлгож байна ерөнхийдөө. Гэхдээ энэ дээр глобал нэг store гэж байгаа. Тэр нь болохоор бүх reducer-уудыг ажилуулдаг нэг тийм баягаа гэж бодож байна. Гэхдээ тэрний би дараагийн нэрний хатлаар дараа би видео үргэлжлүүлж хийхээр л энэ талаар дараа нь ойлголно. Гэхдээ чи бас надад үзэж байгаа юм бол комент хийлтэйгээр энийг үргэлжлүүлээд тэр талаар видео хийхийг хүсэж байна уу юу? Тэгэх юм бол би тэр талаар видео нэмж хийх. Одоо ихлээр энэ change avatar action байна. Тэгэхээр тэр одоо бүх газар тэр зүйлсийг дуудана гэсэн. Гэхдээ энд бол state гэж байвал state байхгүй бол одоо шинээр юм object үүсгэнэ гэсэн. Тэгээд ийм юм энд бол break. Одоо энд болохоор би state тэнцүү
Object assign state yeah, username equals action.username. Окей. Одоо энэ мань object assign гэдгийг бид одоо удахгүй ярих болно. Тэр мэдэхгүй бол төрх хүлээж чагаар. Object assign-аас маш энгийн. Ингээд дараагийн state нь юу вэ? Add friend request. Окей. Энэ мань бол state friend request class equals 1. Окей. Avatar select бол avatar select да. Одоо энэ git state үзээд энэ би нэгэн dispatch event ажиллуулж. Эхлээд user орцсон байгаа гэдэг зүгээр төсөөлч шууд user бидэнд аль хэдийн байгаа. Одоо өөр ямар ч арга байхгүй. Initial store гэдгийг би энд бичих хэрэгтэй байсан юм биш. Энэ би буруу юм байсан байна. Initial store маань энэ байна. Тэгээд энэ хэрэг. Окей. Гэтэ энэ break тэл доор нь ямар ч хэрэггүй. Уул нь бол олон return байх нь муу практик гэж зарим хүмүүс ирдээ. Энэ ихтэй шашны зүйл гэж баг хэлж болно. Яг одоо энэ тохиолдолд ингэж чигсэн. Яг тэр энэ хамаагүй цөөхмөр код. Боломжтой. Ингээд бүр гоё харагдчихна. И кодыг ийм байгаад харах туртай. За хамгийн эхлээд change counter action биш одоо user action шүү дээ. User actions change name. Одоо энэ дээр би type нь юм байсан. Одоо энэ маань бол action object. Тэгвэл энэ харж байгаа бол action object мэн дээр action object username гэдэг property авч ирсэн. Тэгэхээр энд би username equals chief дараа нь за эднэрийн орчид дараа нэгээр нь ажиллаж үзье. Тэгэхээр username. Одоо энэ маань ажиллах юм бол энэ анхны энэ user одоо object маань state маань өөрчлөгдөд username нь chief болсон байх хэвээр print хийгдэх тийм. Үпси дүү хаана 53 дээр error гинэ. 53 дээр юу болсон бэ? What? Юу зүг гарсан уу гарсан? Unexpected token. Oh my god. Хаана юу болчихв? Oh my god. Where are you? Энд шүү дээ. Аргагүй шүү дээ. Энэ хүү мухантай нэж. Action friend request. Окей. Одоо happy байгаа гэж найдаж. Мачи. Хоосон object ирж байна. What's wrong? Юу болсон бэ? Create store маань initial store яра batch new state биш бол new state user action change name
username equals true. State object. Яагаад object нь энэ хоос object чаар хоос биш object байвал болно. Яаж вэ? Үчсэний би ингэ үзье та. Username node ингээд байна уу? Nope. Restore subscribe. Start dispatch user actions. Change it. Username equals true. Энэ нэг нь болохгүй болчих. Гэхдээ уул нь баг байгаа. Би тэрний таналт уул нь үзүүлэхийг хүссэн. Гэхдээ энэ миний үзүүлэх гэсэн баг биш. Өөр баг гараад ирлээ. Oh my god. Oh my god. So change name equals change name user actions болцсон user actions болцсон state oh my god what the hell is wrong with you subscribe юм ч дуудагдсан. Энэ болсон шүү дээ. Subscribe дуудагдсан. This video equals current state action current state би хараад энэ яагаад new state нь нэм болох эсвэл санагдаад байх юм да. New state нь зүг байна J4 яа. Тэгээд new state this current state is өөрөө гэсэн чинь okay. Of course. Би наадсан байна. Уул нь миний library бол ийм юм хэлдэг. Би өөр map гэдэг function бид тэрнийг ашигласаар байгаа энэ object assign гэдэг мартчих. Object assign гэдэг би бодохгүй зэнэ. Одоо энэ ажиллана. Одоо бид нарын statement харагдаж байна. Username, change name гэнгүүт нэр солигдсон гэнгүүт бүх одоо энэ дээр ингээд солигдно гэсэн. Тэр statement ийм state болсон шүү гэж. Дараа нь placeholder гэдэг нь зургийн солиод дараа нь event-с солиё. Increment change avatar equals http яра миний зургийг хааны газар байгаа image gpg ч юм уу domain.com image gpg окей дараа нь ингээд зураг солилцсон надад friend request ирсэн add friend request энийг бол 3 удаа над руу friend request ирлээ гэж бодъё. Тэнгүүтээ boom хамгийн эхлээд энэ маань бол username J4 placeholder avatar нь хэвээр байгаа. Дараа нь avatar зургийн солигдсонгууд username J4 одоо avatar маань солигдсон байна. Дараа нь одоо friend request none гинэ. None not a number гэсэн би энд нэг юм буруу ичтэй. Аргач тэнд action биш. Current state. Одоо надад үпсидөө буруу функшн дутсан. Одоо friend request бол ихтэй 0 байсан. Дараа нь avatar солигдсон. Тэгтээ friend request 0 байгаа. Дараа нь friend request 1 болсон. Дараа нь friend request 2 болсон. Дараа нь friend request 3 болсон. Одоо энэ state-үүд минь өөрчлөгдөж энэ болгонд нэг хариу үйлдэлүүдэд үзүүлнэ гэсэн. Хариу үйлдэл үзүүлэх маань бол
энэ бидний subscribe function байгаа. Тэгээд энэ subscribe function-аас болоод ямар state үүсгэх яасан гэдэг эндээс бол шууд ер нь бол render хийх байх гээл. Тэгэл тэр нөө render бол одоо юу нөөцтэй таан юуг нь зураад яах вэ гэдэг бол render-ийн ажил. Одоо энийг бол нэг React library Facebook-ийн React гэж байгаа render эсвэл өөр бас virtual-доо маш их хэд хэдэн энэ байгаа library-нууд тэднийг ашиглаж болно. Гэхдээ би энд нэг имийг үзэж чинь var unsubscribe. Одоо энэ subscribe энэ user маань log out хийсний дараа бол энэ render request эднэр ирээд нэмэргүй. Тэгэхээр би хамгийн ихнийх энэ одоо ирээд дараа нь unsubscribe методд утчих. Нөгөө одоо log out хийсэн ч юм уу нөгөөсөө яасан чинь ямар ч байсан энэ одоо listener-ыг бодуулна гэсэн үг. Тэнгүү дахиад энэ маань одоо хичнээн ивент дээр хичнээн өөрчлөгдсөн ч гэсэн энэ маань юу ч хийхгүй л гэсэн үг. Одоо үзье. Хооснос нь дахиад нode upsy do listeners of undefined what the hell. Бас баг байна. Unsubscribe метод тэр баг байсан байна. Unsubscribe метод нь байна. This listeners. Окей, энэ тэнийг this гэдэг үг. Self гэж this. Эсвэл уул нь миний хараад instance гэсэн хамгийн зөв. Instance. Тэгээд instance. Энэ this гэдэг нь болохоор энэ function хаана дуудаж байна? Тэрний this болоод явчихж байгаа. Ихтэй яа тэгэхээр энэ маань instance биш зүгээр pure function. Pure function. Тэнгүүд энд болохоор би instance гэж одоо энэхийн одоо this гэдэг маань болохоор энэ store object. Энэ instance бид энэ instance гэж аваад тэр instance-ийнхаа listeners index of яра да. Энэ нь бол шууд listeners гэж бараг болох юм байна дөө. Тэгээд энэ instance-ийг арилгаад шууд listeners index of subscribe энд ч гэсэн listeners push unsubscribe маагууд төрүүлж байна. За одоо ажиллаа тэр Redux харсан бол одоо энд би эхний username солигдох одоо энэ G4 гэж солигдсон placeholder image нэгээр байгаа. Дараа нь аватар солигдсон одоо юу дараа нь нэг friend request ирсэн. Тэрний дараа unsubscribe хийсэн. Unsubscribe хийсний дараа одоо энэ манад ямар хариулт үзүүлэх вэ гэж байна. Дараа нь хичнээн dispatch-ийг удаад change name бидний аль нэг ажлаас ямар ч хамаагүй болно гэсэн. Яг тэр unsubscribe хийсэн. Би одоо баг гэж яриадсан зүйлээ үзүүлээ. Би энэ dispatch гэдэг function ажиллуулад за баг биш ч юм уу? Баг биш ч болох юм биш үү? Окей. Яаж болох юм бэ? Баг яа тэгэхээр би энийг тэгж бодсон. Star class. Энэ state-ийг бол save-лдэг болох юм бол нэг time travel debugger гэдэг одоо цаг яг өмнөх state-үүдээр очиж болдог. Энэ бас гоё зүйл байгаа. Тэднийг нэмж болно. Тэгэх юм бол энэ TLS state гэж би тийж бодоод саний хийх болно бичсэн. Гэхдээ энд ашигласангүй. За энд болохоор би яагаад нэг state гэсэн гэхээр одоо энэ reducer маань ажиллах болгондоо return өөр object гэж байгаа. Энэ assign гэдэг нь болохоор шинэ object гэж байгаа. Би одоо энэ assign гэдэг энд ажиллаж үзлээ. Variable a into object. Энэ нь болохоор нэг тийм нам into нэг is the request. Hello. За энэ бол object гэж үү. A object.
тэнцүү өдрөө энэ чинь нэг л object юм чи дараа нь би var b object энэ маань яг адилхан property тест нам тэнцүү 1 str equals hello тасал тэгээд b маань яг адилхан a бас яг адилхан. Гэхдээ a equals b гэвэл энэ false яг тэр энэ хоёр өөр object. Тэгэхээр тодорхой properties нь ажиллах. Тэгсэн чинь энэ бол хоёр өөр object. Object-д assign гэдэг нь болохоор тийм зүйлийг хийдэг. Би жишээлбэл var search object.assign энэ би equals 1 2 3 object дараа нь a-ийг асч үпсидүү assign гэдэг бүр очиж assign гэдэг assign. За одоо c гэдгийг харах юм бол энэ object байсан. Гэтэ нөгөөдүүлийн properties-уудын дараа бичсэн байна. Одоо би энд object.assign c тэнгүүдээ би энд шинэ object үүсгэж str нь hello биш ээ. Str нь goodbye. Ингээд одоо би энэ бол өөр object гэж. Тэнгүүд энэ properties маань ийш assign ингээд дараа бичнэ гэсэн. Дараа нь би одоо c гэдээ харангууд энэ бус properties нь хэвээр str гэдэг маань goodbye болсон байна гэсэн. Тэгэхээр энэ маань болохоор шинэ object үүсгээд шинэ state үүсгэж байна гэсэн үг би одоо. Энийг болохоор mutation mutable гэж ярьдаг. Гэхдээ би энэ дээр нь яг тэргүй одоо тайлбарлаж чадахгүй байна. Яг тэр mute гэхэр нэтлон дээр бол шал өөр юм бодоод C++-ийн C++ mute thread safe гэдэг зүйл бодоод байдаг. Ер нь тийм их юм аа. Окей гэж. Тэнгүүд би энэ шинэ object үүсгээд хуучин state-ийн properties бүгдийг нь хуулаад хуучин state-ний ямар state-ийг хуулаад гэхдээ username-ийн дараад биччихье гэж аахгүй. Энэ болохоор change username гэдэг нь username-ийн дараад бичих. Дараа нь change avatar гэдэг нь болохоор шинэ object үүсгээд хуучин бүх properties-ийг copy-дод тэгээд avatar-ыг суулчих. Тэгээд friend request ирсэн бол бас адилхан юм зүйл хийгээд тэгээд бидний аль нь ч биш бол return state. Одоо энэ state-ийг өөрийг нь буцаагаад өгнө гэсэн үг. Ийм зүйл байх. Return state. Ингээд харсан чинь олон state-г зүгээр ингэсэн ч болохоор юм байна дөө. Тэгтээ дэргүүд тэнд очихоос хойш. Очихгүй байсан ч болно. Очих болно. What the fuck? I'm sorry. Ямар ч ялгаагүй 2.1 хөдөл. Нэр 10,000 сая тэрбум дахин тавтагдсан бол би окей нэг үлчихсэн химнийя гэж ингэж бичих байсан баг. Тэгтээ энэ саяны ашигласан ямар ч ялгаагүй дээ. Энэ бол тэгтэл ухаан саяхан ажиллахад бол энэ ганцхан үйл илүү бол өнөөдрийн орчин үеийн компьютерт бол энэ дээр ямар ч проблем байхгүй. Маш проблем үүсэхгүй гэсэн үг. Олон subscriber гэж болно. Одоо энэ би бас дахиад өөр нэг subscriber хийж байна. Unsubscribe биш. 3 ширхэг subscriber. Ямар нэг state өөрчлөгдөх болгонд энэ функшнгууд одоо event listener гэсэн үг эдгээр дуудагдаарай л гэж хэлж. Энэ болохоор listener нэг listener 2 баахан object print хийж явах оронд энэ маань одоо rendering log гэж юм уу. Listener нэг бол rendering listener 2 бол save data ч юм уу. Одоо log-гуудаа хуваачиж яана гэсэн subscribe метод дээр. Listener 3 нь болохоор log гэдэг. Listener 3 is log.
Хэрвээ логер байхгүй бол энэ store байхгүй болчихно гэсэн үг. Жишээлбэл ингэж болно гэсэн. If debugger equals true debugger logger ч юм. Debugger log. Тэгэх юм бол энийг subscribe хийчихээ. Үгүй бол хэрэггүй. Одоо яг production дээр энийг ажиллуулад хэрэггүй л гэсэн. Production дээр debugger-ийн login false. Debug хийхдээ нэга true. Гэх мэтчлэн олон листнер байж болно. Одоо энэ ч гэсэн үзье. Node my history Redux. За энд юу болсон бэ? Listener нэг ажилласан render хийсэн датагаа сэвэлцсэн username юм одоо change хийх тулд энийг сэвэлцсэн гэсэн дараалал байлцсан. Дараа нь дахиад listener render хийсэн юу save датагаа сэвэлцсэн. Дараа нь юу өөрчлөгдсөн бэ? Avatar нь өөрчлөгдсөн байна. Тэгээд тэрэндээ бол тэр бол render-ийн ажил. Дараа нь энд юу болсон бэ гэсэн add request, friend request гэсэн даа. Тэгээд 3 listener маань 3 ажиллаж байна. Яг одоо энийг хэрвээ чи өөр энэ listener subscribe нэр над шиг бол толгой эргүүлээд байгаа бол on method тэгээд init git state гэдэг энэ function бол ямар ч хэрэггүй тэртэргүй энэ current statement энэ public property байгаа. Тэгэхээр эднэрийг public-ийг provide болгож нуухын тулд уул нь болно. Уул нь тийм зорилгоор энэ function бичсэн болов уу гэж бодож байна. Гэтэ яаж тэрнийг үзүүлэх вэ? Яг энэ provide function бичээд үзвэл make store энэ бол provide function үсгэн provide method окей ингэж шүү дээ. Return яасан object энэ 3 методыг иш оруулаад prototype хэрэг болж байна гэсэн. Нэрийг installed get return object ингээд би одоо нэг юм одоо бол хамаагүй аюулгүй болчихлоо гэсэн provide энэ тэдний тэртэргүй юу гэсэн public data энэ дөртөө access хийж болно. Тэнгүүд return энэ болохоор өөрийгөө одоо энэ this object return биш. Энэ object-ийг return паслж байгаа. Гэтэ энэ object нь var instance equals this тэнгүүдээ энэ this гэдэг бүгдийг нь instance энэ тамаагүй дээр харагдаж байна. Энд энэ чинь listener гэж болно дөө. Var listener instance ч хэрэг байхгүй юм. Var listener renderer listener current ингээд энэ датанууд бол одоо энэ variable бол бүгдээрээ provide болж байгаа. Энэ variable маань зөвхөн энэ function дотор л харагдана. Гэхдээ энийг ийшээ хангалттай эднэр бол энэ function-ууд бол энэ variable руу access хийх боломжтой. Энийг бол closer гэж нэрлэдэг. Closer. Окей, болцсон. Reducer маань this гэдэг зүйл одоо ерөөсөй байхгүй. Current listener current state энэ хамаагүй гоё болж байна. Current state
Одоо би энэ store гэдгээ лог хийгээд харах юм бол одоо энэ илүүдтэй нөгөө нэг бид нарыг арилгачих. Listener log listener гэж хэлсэн. Одоо би log equal store dispatcher-уудыг ч гэсэн арилгачих. Тэр зэрэг comment. Subscribe биш одоо нэг on change болно. Тэгвэл бүр гоё юм шиг. Change хийхэд энэ функшн ажиллаарай. Энэ бол хамгийн одоо илүү гоё нэр болж байна. Гэтэ би бүр ингэж юм илүү гоё болоо гэвэл on change listener. Тэгээд emit ямар нэг юм энэ action ажиллуулаа, энэ action ажиллаад ямар нэг энэ current болов current statement өөрчлөгдөх юм бол энэ listener-уудыг ажиллуулаарай. За store гэдэг одоо printer-д тарай. Log. Upsi listeners чиг. Listeners гэдэг зүйлсийг what if listener is мартчих. Арилгацсан юм шиг байна. Reducer гэдэг redundant энэ аридын үүссэн байна. Яагаад тэгэхээр бид нар энэ function argument ality reducer гэдэг чинь тэрний санийхыг бол үүсгэх ямар ч шаардлагагүй. Энийг ч гэсэн шууд current state гэхгүй. Өөр гоё болж байна. Ингээд ерөөсө ганцхан local variable. Listeners. Одоо код минь хамаагүй жижиг юм болж байна. Энэ миний одоо яг хийж байгаа зүйлсийг энийг бол код refactor гэж нэрлэдэг. Хамгийн эхлээд би бол код замбраагүй бичээд ингээд урт замбраагүй зүгээр бичнэ. Хамгийн эхлээд хийж байгаа үйл маань гол нь бол ажиллах. Одоо бидний энэ ажиллаад эхэлсэн ингээд болцсон гэж бодсны дараа бидний энэ код зэгцэлж байгаа. Одоо би энэ юм илүү зэгцэлт болоод нэрийг өөрчлөөд ямар нэр ирэх вэ? Яаж яах вэ? Одоо энэ код маань хамаагүй хэд дахин илүү өмнөгөөс бол хамаагүй гоё болж байна. Анх байснасаа. Энийг энэ хийж байгаа үйлдэлийг болохоор refactor гэж нэрлэдэг байгаа. Computer science, computer шинжилгээнд. Одоо би refactor хийчихлээ. Окей. Create store. Тэгээд store on change. Cool. Zero refactor. Одоо нөгөө redux маань дотор on change function, emit function, get state function. Тэгэхдээ бид нөгөө нэг current state listeners юм одоо тэр бүх зүйлсийг ингээд яачиж байгаа. Hide хийсэн. Тийм учраас одоо энэ бол ингээд private нөгөө датанд нь private болчихсон complete safe аюулгүй. Эдгээр бол одоо гаднаас нь бид нэр тэр датуудыг өөрчлөх боломжгүй. Ганцхан бид нэр юу гэх юм бол on changed method listener нэмэн тэгээд emit event-ийг яа. Нэг юм бодох хэрэгтэй байна. Энд тэгж алдаж болохгүй шүү. Энд яг одоо энэ security гэж бодох юм бол нэг алдаа гарах гэжсэн юм. Би үзүүлье. On change method дээр энэ маань болохоор get state гэдэг чинь энэ state current state equals store get state function. Энэ function яагаад одоо байгаа одоо бүр сайн ойлгож эхэлж байна. Одоо би current state equals echo шал өөр object болгоч. Username hacked avatar мэдгүй avatar нэвчээс явах зөв нэг юм лого ямар нэг hacker-ын cool лого ч юм уу. Friend request тэнцүү сая. Бум. За одоо юу болох харъя. Тэгээд дараа нь би log store get state-д авч байгаа. Current state биш байхгүй. Ингэн доторх variable-ийн шууд өөрчлөнө гэсэн үг. Ингээд
Oh, wow. Dispatch is not function. Okay. Emit. Одоо харах юм бол бидний statement hack гэд бүгд өөрчлөгдсөн ба. Яг тэр бид нэр тэр object-ийг шууд return паслцсан. Тэнгүү тэр object-ийг минь шууд өөрчилж байна гэсэн. Тэгэхээр бид нэр ийм болгохыг хүсэхгүй. Тийм учраас бид юу хийх вэ гэвэл current state-ийг хуулбар copy-г нь явуулна гэсэн. Object.assign хоос object үсгэд тэрнийг current state-ийг copy.ho хуулбар нь авчиж байна гэсэн тийм. Окей. Бум. За дараа. Бид нэр hacked market янз янз болгосон ч гэсэн бидний org statement хэвээрэл. Cool. За ингээд бидний store-ыг хийсэн create store ингээд on change бид нэр хэдэ subscribe гэдэг методын нэрийг өөрчлөөд on change болгоцсон. Current state on change бид нэр dispatch гэдэг нь болохоор image болгож өөрчилсөн. Store бол яг л Redux. Create store, initial store яг ингээд Redux. Redux гэдэг нь ихтэй маш иймэрхүү жижигхэн зүйлс юм. Ихтэй яг жоохон error check making болгоё гэвэл яг болгоё гэвэл бас жоохон нэмж болно. Юу нэмэх юм бэ гэх юм бол action. Нэрээ if action dot type not equals action type гэж байхгүй байх юм бол throw new error. Action type must be action type is required. Boom. Throw error. Одоо би энэ dispatch emit ихтэй type-гээр явуулж зүгээр object баа. Гэхдээ нэг би эхнийх нь яваад хоёр дахь нь type-ийг тэмцээгүй. Redux минь заавал type-ийг нэгтгэдэг гэсэн. Эхнийх нь бол ямар ч асуудалгүй ажилласан. Хоёр дахь дээр action type is required. Bam. Нэг юмэрхүү. Тэгэл энэ дээр нэг хэд жижиг сажиг ингээд энэ шиг нэмэгдэх юмуд бол байгаа. Тэгэл Redux. Redux-ийг ирдэл энэ байгаа жижигхэн library гэж биелсэн. Бид нэр Redux-ыг цаг 30 минутанд хийсэн байна. Цаг 40 минут энэ видеог хийсэн байна. Гэхдээ би Redux-ыг өмнө нэг ч ашиглаж үзээгүй. Гэхдээ ашиглана гэж төлөвлөж байгаа одоо яриад байна. Энэ парамаа би одоо бичиж дуусаад дараагийн парам дээр бол дан Redux-ийг ашиглах байх гэж бас бодож байгаа. Redux-ийн давуу тал муу тал гэх юм бол жоохон сөрөг тал нь гэвэл маш их memory эдэн. Дандаа memory одоо энэ шинэ object үсгээ copy-дод яваад энэ бол одоо анзаарсан бол энэ маш их memory эднэ гэсэн үг. Би Facebook дээр нэг пост бичижсэн. Come on. Come on. Memory leaking. Би энэ зүйлийг одоо энд үзүүлвэл баг болж магадгүй. Одоо Facebook Flux гэж байдаг Redux ашиглаж байгаа юм уу? Flux гэж ашиглаж байгаа юм уу? Сайн мэдэх юм аа. Ямар ч байсан би Facebook дээр нэг хүн search хийх гэж үзсэн чинь memory 611 MB болоод энэ React-ийн virtual DOM юм уу memory leak гэсэн юм сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан энэ бол амар надад бол байж боломгүй санагдсан. Зүгээр нэг PHP 611 MB ашиглана гэдэг бол арай л хэтэрхий. Дээр миний app 38 MB гэж my app гэж хэлсэн. Яг одоо энэ би memory хэр ашиглах нь research хийгээд үзэлт. Redux-ийн сөрөг тал нь гэвэл тэр гар утсан дээр бол одоо бүр хэцүү гэсэн аюух memory гар утсан жижигхэн memoryтэй.
task manager. Одоо яг одоо Facebook 261 мегабайт ашиглаж байна. Бас л том энэ бол ямар ч хамаагүй хайлт. Titel. За одоо memory яаж өсч харъя. 323 мегабайт, 336 60 хэдэн CPU ашиглаж 60 хэдэн 370 өсч байна. 380 окей. За жоохон доош скроллдод хүн хайх гээд хүн хайж амж мэдээж хэрэг скроллд нь гэдэг юм уу цэнэл. Ингэдхэн хүн нэмэгдэх болов 10 хүн ч юм уу. Жава скроллдод. За одоо хэд болохыг харъя. 440 470 490 500 540 бүр ингээд томорж байна. Одоо 600 болоход маш амархан таарж байгаа. Би ингээд дахиад жоохон скроллдвол тэгээд 1 гигабайт аваа явчихна. Энэ бол сөрөг тална. Эерэг тал нь гэх юм бол парам дебаг гэх юм парами чинь бүтцийг бол маш гоё байна. Гэхдээ том софтвер бол mediator гэж яг бид түрүүн ярьжсэн mediator pattern design гэж том парамд бол ер нь бол энэ бол хамгийн зөв pattern design гэж би боддог. Mediator design pattern-ийн талаар Google-аас хагаад өөрсдөө уншаад үзээрэй. Ерөнхийдөө бол Redux бол mediator. Гэхдээ саяных шиг тэр state copy хийгээд хийхгүйгээр ашиглаж болно. Энийг яаж ашиглаж болно? Энийг зүгээр ашиглаж болно. Зүгээр ингээд ашиглах юм бол одоо хичнээн reducer байна. Хичнээн их action болж байна. Тэрнээс хамаарат зүгээр memory маш хурдан аимшигтай болж мэднэ. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө бол баг event dispatcher шиг зүйл юм л да гэж. Тэгэхээр mediator гэдэг бол арай өөр. Эний бол хамаагүй бага memory ашиглан хамаагүй зөв одоо pattern design гэж бодож байна. Би бас framework хийж эхэлж байгаа өөрийнхөө томоохгүй publish хийх баг. Ямар ч байсан GIMP library гэдэг тэрнийг publish хийсэн байгаа өөрийнхөө бол жижигхэн core гэсэн үг. Тэрэн дээр суурлаад явна. Тэгээд TypeScript ашигладаг юм уу? Би бас одоохондоо нэг архитектурынхаа дизайн гэх юм тэр зүйлсээр бодож байгаа. Яаж state хянах вэ? Яаж mediator? Ер нь бол би mediator дизайн ашиглана. Яг тийм reduce маягаар ашиглах уу? Reduce-ийг би memory ингэж их дэлбэрэхгүйгээр ашиглаж болохоор reducer ашиглал. Одоо энэ ингэж ашиглана. Миний өөрийн reduce маягийн ч гэсэн гэж ойлгож болно. Заавал энийг жоох хүртэл яг тэрний кофедод авах шаардлага байхгүй. Хэрвээ та нараа энийг сайн хараад ойлгосон бол энэ бол маш жижигхэн одоо нэрхэн мөр код байна. Нэрхэн мөр код нь ерөнхийдөө ийм жижигхэн зүйлс гэж ойлгож болно reducer. Би ч гэсэн Google-ээс хараад Redux хэр том library байна. Compile хийсэн үйл би нарыг. Энэ бол маш жижигхэн байгаа гэдэгт би бол итгэлтэй байна. Redux 3 minify хийгээгүй вершингийг харъя ч гэсэн. Эхлээд хэдэн мөр код болох нь. Энэ болохоор нөгөө нэг илүү компайлерын баахан илүүдтэй юмуд л энэ да. Тэгээ баахан комент minify хийцээ бид нарсан дээр юм байна. Тэгээ энэ жоохон код. Минийхаас жоохон том л байгаа. Гэхдээ энд бол нэг жоохон илүү нэмнүүд байгаа.
Гэхдээ би бол маш жижиг хөлбөр бичгийг үзсэн. Одоо энд error харж байна. Throw error reducer may not dispatch function гэнэ. Error reducer to be яра error handler гэдэг нэмэгдээд жоохон унтуулчихж байгаа. Тэгэл жоохон error checking making тийм нэгдэл. Энд бол ямар ч error check хийхгүйгээр маш жижигхэн ер нь гол санааг би энд бол бичсэн. Ер нь бол яг гол нь бол ерөөсөө л энэ 3 метод гэж ойлгож байна. Action emit get state гэдэг маань одоо нэг яг state гэдэг маань яг үе шатна гэж ойлгож байна. Одоо чи шатаар алгаж байгаа бол тэр шат чи 10 ширхэг гიშгэнтэй хот чи яг 5 дахь шатн дээр гიშгэжсэн бол 5 дахь одоо яг тэр үйлдэлийг л чам буцааж өгч байна. Тэр нь л state гэж ойлгож байна нэр нь. Тэгээд дараа нь чи 6 дотор гიშгэнгүү дараа нь 6-г нөгөө нэ чи яг энд явж ийн өндөр тэнтэй ямар юм ч яг тэр үүдэн байдлаар тэр зүйл state. Тэгэл ерөөсөө ийм л жижигхэн зүйлээр reducer гэдэг бол redux гэдэг бол энийг Angular-тай ашиглаж болно, React-тай ашиглаж болно. Redux Angular 2 нь болохоор ngrx store гэдэг нэрийг өөрчлөөд энэ угаас гарч ирж байгаа store гэдэг Redux-ыг бас implement хийсэн хөлбөр нь байсан Angular 2. Энэ Facebook-ийн memory нь юунаас болоод ингэж аимшигтай өсөж байгаа мэдэхгүй байна. Ямар ч байсан энэ Redux-аас бас болоогүй байхаа гэдэгт би итгэлтэй байна. Redux гэдэг нэг COVID гэх тийм олон state байхгүй л маш жижигхэнээр ашиглаж энийг бол FTP ашиглаж бодно. Redux энэ зүйлсийг FTP ашиглах юм бол энэ бол програмын юу зүйл хамаагүй гоё ойлгох зүйл байгаа. Тэр би mediator design гэдэг би бол хийхдээ үүний ер нь бол Redux-ийг л хийнэ гэсэн. Яг л адилхан зүйлс яг ижлэн санаатай ижлэн зүйл хийж байгаа. Гэхдээ хийж байгаа арга нь л жоохон өөр байх болов гэхээс үр дүн эцсийн үйлдвэр нь бол яг л адилхан байна л гэсэн үг. За үгээр өнөөдрийнхөө видеог дуусгая. Хичээлийг минь үзсэн баярлалаа. Хэрвээ чамд таалагдсан бол комент хийрээ, таалагдаагүйсэн гэсэн комент хийрээ. Сэтгэлдээ ямар ч юм санагдсан бэ? Комент лайк. Тэгээд үргэлжлүүлээд энэ талаар мэдхийг хүсэж бас мэдгүй энэ талаар үргэлжлээ заагаад ах юм байна уу? Би бас дараа ихтэй видео оруулахгүйг сайн мэдэхгүй байна. Энэ талаар жоон сурах байх. Ашиглаж үзье. Тэгээд комент хийрээ. Өөр хэлэх юм бол. За баяр та.